өдөр болго эвгүй эдрийг харж уншдаг. За юу байгаа вүлээ? Би юу санах ёстой вүлээ? Яах вүлээ гэдэг. Hi vlog! Сайн байна уу? Та нарт шинэ оны минь төргий. Жохон сүүлчийн оны минь төргөж магадгүй. Влого хийгээгүй айгу удацсан байна. Тэгээд яг одоо үргэлж зураг байхгүй. За, энэ удаагийнхаа влогоор та нартайгаа юу хуваалцах вэ гэхээр хаагүй энэ жил өөртөө амар том зорилго тавьсан байгаа. Өмнө нь бол амар их хийж үзье гэж амар боддог байсан ч гэсэн ерөөсөө амждаггүй байсан. Тэгээд за, амжуулах гэж оролддог байсан ч гэсэн жоохон залхуу байсан гэх юм уу? Ер нь бол жоохон залхуу тий. За, тэгээд юу вэ гэхээр би ийм тэмдэглэл хөтлөж эхэлж байгаа. Энэ нь ямар учиртай тэмдэглэл вэ гэхээр яг хөдөлдөг хүмүүс байх юм бол мэдчихэж магадгүй. 2020 онд бүх хийж амжуулах зүйлс цагийн менежмент одоо өөрөө юу хиймээр байна тэр бүгдийг багтаасан гэхдээ тэгээд одоо та нартай харуулна. Ягаад би энийг амар та нартай хуваалцахыг хүссэн бэ гэхээр би анх 2019 оны 12 сард ч гэсэн саяхан шинэ жилийн өмнө өөртөө яг ийм зорилго тавьсан байсан байхгүй юу? За, зорилго тавьсан гэхээсээ илүү ер нь бол за тийм юм хийвэл их зүгээр юм байна да гэж бодоод тэгээд амжихгүй юм гоё дэвтэр хайгаад явсан таалтахаар дэвтэр олдохгүй байжгаад хамгийн сүүл 12 сарын ихээр нэг адилхан нугардаг айгу мундаг авиаса дүүтэйгээ уулзаад тэгсэн тэр маань ийм гоё дэвтэр өгөөд энэ дашрын дэлгэхэд сэрчмада баярлаа. Тэгээд энэ дэвтэр аваад шууд толгоонд орчихсон та. Нэгэн дэвтэртэй болсон юм чинь эхэлсэн дээр юм байна гэж зорилго тавиад. Тэгээ ер нь бол эхлүүлсэн байгаа. За тэгээд та нартайгаа энийг хуваалцах болсон шалтгаан гэх юм бол би энэ дэвтрийг хүслээд одоо 2-7 хоног байгаа. Жохон ч ихсэн үр дүн гарч эхэлж байгаа. Тэгээд дээрээс нь би ингээд заавал маргааштай гэхгүй 1 сартай гэхгүй 2 сартай гэхгүй би 1 жилийнхэн төлөвлөгөөг харчаад за би тийм юм хийх ёстой юм байна шүү. Өөртөө тийм зорилго тавьсан байх шүү. Тэрэндээ хүрэхин тулд хичээх ёстой шүү гэд өөрийгөө зоригжуулаад өөрийгөө завгүй байлгаад өөрийгөө амар идэвхтэй байлгаж байгаа гэх юм уу. Тийм болохоор та нарыгаа ч гэсэн тийм байгаасаа гэж хүссэндээ энийг хуваалцах шийдсэн. За тэгэхээр миний дэвтэр бол нэг их зузаан биш нэмхэн ийм дэвтэр байгаа. За тэгээд хамгийн ихний нүүрэн дээр инхэн зүг байх гэж би бодсон. Энэ юу гэхээр нэрээ бичээд мэйлээ бичсэн байгаа. Энэ яагаад ингэж байгаа гэхээр хэрвээ чиний дэвтэр алга болсон тохиолдолд магадгүй сайн хүн гарч ирэх юм бол мэйлээр чинь дахиад бичээд чиний дэвтрийг олсон гэдээ өгөх магадлалтай. Бүр болохгүй цацныхаа дугаарыг бичсэн байхад бас зүгээр гэж бодож байна. Тэгээд миний энэ дэвтэрэн дээр хамгийн гоё нь 12 сарын турш ингээд игнэ. Төрсөн өдөр тэмдэглэл баярын өдрүүд онцгой өдрүүдэд тэмдэглээд мартахгүйгээр ингээд хараад санах боломжтой. Тэгэхээр энэ бас амар хэрэгтэй надад. Дараагийнх нь хуудсан дээр 1 сарын байгаа. За энэ January гэсэн байгаа дээрээ өөрөөхөө хийж байгаа зүйлийг эсвэл хийсэн зүйлээ эсвэл хийхийг төлөвлөж байгаа зүйлээ ингээд бичиж болно. Би бол ер нь бол хийх ёстой юмнуудаа тэгээд хийхийг төлөвлөсөн юмнуудаа бичсэн байгаа. За, дараагийнх нь хуудсан дээр ийм юм байгаа. Хэсэгчлэн хуваасан өдрийн тэмдэглэл. Жижигхэн зайтай болохоор юм бичихэд айгүй амар. Юу ч бичиж болно. Тэр өдрийнхөө тэмдэглэлийг багасгаад бичиж болно. Эсвэл тэр өдрийнхөө юунд их тогтолсон, юунд их жаргалтай байсан гэх юм уу, юу ч хамаагүй бичиж болно. Эсвэл ямар бүтлгүүтэл тохиолдсон ч гэдэм юм. Би бол ихэвчлэн уншиж ихсэн ном эсвэл тэр номноос авсан зүйл бол нэмээд ингээд зүгээр таасан дээр. Ингээд яг энэ өдрөө би уншиж эхлэе тэр номон дээрээс дуртай санахыг хүссэн зүйлээ ингээд оруулаад ирсэн байгаа. Бас ер нь бол ингээд илүү юмнуудаа ингээд бичиж яхад айгуу зүгээр. Тэгээ надад хамгийн их таалагдсан энэ дэвтэр шиг ийм жижигхэн байх юм бол эдгээр чи залхуурахгүй их хуудтай байх тусмаа хүн жоохон залхуурах гэдэг. Яана энэ их зайг яаж юу гэж бүглэнэ ч гэдэг юм те. Миний болохоор
жохон зайтай болохоор айгүй амар өдөр болсон хамгийн гол юмаа бичээд дээрээс нь ямар нэгэн сэтгэл хөдлөл мэдэрсэн бол тэрийгээ бас бичээд болгох хэрэгтэй. Тэгээд бичдэг болов. За ингээд миний дэвтэр явж ангууд дараа нь яг 2 сард яг ижилхэн. Ийм дэвтэр надад айгүй их таалагдж байгаа. Дараагийнхаа үеүүд нь яг ижилхэн. За гэх мэтчлэн ямар л эсвэл өдөр болгоныхоо бүх зүйлээ бас ингээд хуваарлаа бичиж болно. Хамгийн гол нь хараад мартахгүй санаад явж байгаа хэрэгтэй. За тэгээд 12 сар хүртэл ер нь бол өдөр болгоныгоо төлөвлөд явах юм бол айгүй зүгээр. Дэвтэрнийхээ харталт болохоор юу хийж өгсөн бэ гэхээр ингээд 2 хэсэг хуваагаад энэ хамгийн эхнийхээр нь болохоор юу хийсэн бэ гэхээр би 2020 онд өөртөө тавих зорилго. Яагаад өөртөө тавих зорилго гэж байгаа вэ гэхээр би өөртөө маш их зорилго тавьж байгаа энэ онд тэрнийхээ төлөө хичээнэ. Магадгүй чадахгүй ч байж магадгүй. Гэхдээ би чадах чинээгээр хичээж үзнэ. Тийм болохоор би өөртөө нэлээд олон шалгуур тавьсан байгаа. Жишээлбэл хамгийн түрүүнд бичсэн нь болохоор өдөрт 1.5 литр ус ууж хөвших гэсэн байгаа. 7 хоногийн 2-3 өдөр жим явах, гүүх ч гэдэм үү тий. За дараагийнх нь хуудсанд нь болохоор би юу гэж хэлсэн бэ гэхээр 2020 онд өөртөө биелүүлэхийг хүсэж буй зорилго. За тэгээд энэ дээрээ би юу бичсэн байгаа вэ гэхээр 2020 онд өөртөө маш их зорилго тавьсан байгаа. Түүндээ хүрэхийг үнэхээр хүсэж байгаа учраас нэлээд олон зорилго бичсэн. Тэгээд яг би өөрөө хүрэх үгүүдэд итгэлгүй байгаа ч гэсэн би түүнийхээ төлөө хичээнэ. Угаасаа хичээх болно. Та нар минь ч гэсэн юм хийх юм бол хичээгээрэй. Жишээ болгоод хэлэхэд 2020 онд багтаагаад би Монгол 20 ном уншина. Англи хэл дээр 10 ном уншина гэдэг ч юм уу ингээд нэлээд урт лист оруулаад өгсөн байгаа. За дараагийн минь хуудсан дээр болохоор 2020 онд заавал үзэх кинонууд. Та нар минь гайхчихж магадгүй. Яагаад заавал киноны ингэж ихсэл гаргацсан юм болоо гэж. Хамгийн гол нь би энд байхдаа гэсэн би одоогоор усан хугацаан дээр ажиллаж байгаа. Усан хугацаан дээр байх хугацаанд ер нь бол чөлөө цаг их байдаг. Чөлөө цаг их байхаар хүн жоохон уйдах гэдэг юм лээ. Тэгээд өөрийгөө уйдахгүй бол бас зүгээр суухгүй бол өөрийгөө хөгжүүлээд кино үзэж байгаа. Яагаад кино үзээд хөгжинэ гэж өөрийгөө хөгжүүлнэ гэж байсан. Хамгийн гол нь би киногоо англи хэлээр үздэг. Англи хэлээр үзэхдээ сабтайтлтай үздэг. Хэрвээ английнхаа мэдлэгийг дэвшлүүлэх гэж байгаа хүмүүс байх юм бол англи киног англиар нь үзээд, Америк киног англиар нь үзээд тэгээд дээрэс нь сабтайтлтай үзэх юм бол нэгдүгээр чихэнд онгойно, хоёрдугаар шинэ үг нэмэх гэсэн. Бүр ойлгохгүй ингээд ойлгохыг хүсэж байгаа зүйлээ давхар орчуулад явах юм бол амар хөөгцөөжлээд амар их англи сайжирсан. Тийм болохоор би ингээд киноны лист гаргасан. Би зүгээр ч энгийн киноны лист гаргаагүй. Ямар киноны лист гаргасан бэ гэхээр Based on True Story. Жинхэнэ бодит амьдралаас илүүсэн кинонуудын талаар үзхийг маш их хүсэж байгаа. Тэгээд энэ миний гаргасан лист бол бүгдээрээ яг бодит амьдралаас илүүсэн кинонууд. Тэгээд одоогоор хараахан нэгийн ч үзег байгаа. Энэ хоосоо өргөцсөн дээр нь болохоор энгийн кинонууд гой шин гарч байгаа юм кинонда нөхөж бичээ гэж бодсон. Энэ дээр болохоор TV series. За тэгээд дараагийнхаа хуудснуудад нь та нар өөрсдөө зохиогоод юу ч хийж болно. Яг одоо чинь зураг дардаг хүн байх юм бол 2020 онд тим зураг дарна, тим скэндэ зураг дарна ч юм уу тий. Гой зохиол бичлэг хүмүүс байх юм бол гой зохиолынхаа талаар юу ч хийж болно. Миний хувьд гэх юм бол өөрөө одоо влогондоо дурлаж байгаа, влог хийх хүсэж байгаа, цаашаа хөгжүүлэхийг хүсэж байгаа болохоор дараагийнхаа үеинд ийм оруулж өгсөн. 2020 он хийсэн влогууд гээд одоохондоо бол ганцыг хийсэн байгаа 1 сараас хойш тэгээд энэ маань ингээд он дуусгаад дүүрэх баха гэж найдаж байна. Дараагийнх нь болохоор миний хамгийн бас дуртай хэсэг. 2020 он унших номын жагсаалт. Би бүр эндээ амар баяртай байгаа гэхгүй. Би одоохондоо нөгөө ил байгаа болохоор бас номын дэлгүүр орж чадахгүй болохоор сайн мэдэхгүй. Номынхаа жагсаалтыг гаргаж мэдэхгүй байгаа. Та нар мань Монголдо байгаа учраас гоё номын дэлгүүр ороод ямар номыг ингээд уншмаар энэ бүгдийн жагсаалт биччихээд заавал одоо эхлээд энийг уншаад дараа нь энийг гэхгүйгээр номынхаа жагсаалтыг эхлээд ингээд гаргачаад олж аваад уншихад бас боломжийн. Дараагийн хуудсан дээр 2020 онд уншсан номын жагсаалт. Хэдэн сард уншсан, ямар зохиолчийн ямар номыг уншсан гэдгээ тэмдэглээд явж байгаа. Миний дэвтэр бол ердөө ийм. Та нар минь ч гэсэн ямар ч хамаагүй дэвтэр дээр ямар ч хамаагүй аргаар иймэрхүү
Заавал над шиг ингэж өдөр болгоныг ийм дэвтэр дээр ингэж бичээд авах шаардлага байхгүй. Хамгийн гол миний танаас хүсэж байгаа юм гэвэл яг ингэж 2020 онд өөрөө өөртөө зорилго тавиад түүндээ хүрээд түүнийхээ төлөө урагшаа. Энэ удаагийн минь влог та нарт таалагдсан байх гэж найдаж байна. Та нар тэгээд хэрэгтэй лист байх юм бол аваад өөрсөндөө заавал хэрэгжүүлээрэй гэж хүсэж байна. Ийм дэвтэр хөтөлтөйг ийм гоё санаа зөндөө олныг мэддэг хүн байх юм бол коммент бичээрэй. Ганцхан хүн ч бүгдээрээ коммент бичээрэй. Тэгэх юм бол комментийг чинь зөндөө олон уншаад одоо ч надад зөндөө олон viewers байхгүй л дээ. Гэхдээ яг ирээдүйд унших байх гэж найдаж байна. Дээрээс нь та нартай нэг юм хэлцгээд энэ дэвтэрнийхээ гоё санаануудыг бас ануу харчуу гэд бас нэг влог ч юм байгаа. Та нар ороод үзээрэй ануу харчуу гэж. Тэр бол бүр гоё ойлгомжтой тайлбарлсан байгаа. Хэрвээ сонирхох юм бол тийшээ орж үзээрэй. Сурталчилгаа биш шүү. Би өөрөө бас санаа авсан болохоор таньгаа ч гэсэн санаа аваасаа гэж бодоод ингээд оруулж байгаа шүү. За тэгээд энэ удаагийнхаа влогтойгоо хамт байсан та нартай маш их баярлалаа. Хэрвээ миний влог таалагдсан бол subscribe ахаа мартаваа. Хажуудлынх нь хонхон дээр дарах юм бол бас миний бичлэг орох болгон та нарт шууд ингээл notification болоод очих болно шүү. Надад одоохондоо бол тийм их subscribers байхгүй байгаа, followers байхгүй. Гэсэн ч гэсэн та нарынхаа одоо ингээ үзэж байгаа хүмүүсийнхаа итгэлийг алдахгүй та нартай үнэнч влогоо гаргасаар л байх болно. Энэ удаа надтай хамт байсан та нартай маш их баярлалаа. Баяртай. Дараагийнхаа влогоор уулзцгаая.